Чи хинт ч ямар ч ашиггүй болсон үед хүмүүс чамтай яаж харьцаж байгааг нэг хараад үзээрэй. Тэр л жинхэнэ шалгуур гэж ойлгоо. Чи хэрэгтэй байх үед бүгд чам сайн амьддаг. Чи нөлөөтэй байх үед бүгд үнж мэд харагддаг. Чи хоолны мөнгөтэй үед бүгд ирдэг. Чи тэдний бизнес, ашиг орлого, амьдралд ямар нэгэн үнцийг нэмж явах үед тэд чамаа хайрладаг юм шиг санагддаг тийм үү. Гэхдээ тэр бүхнийг нь аваад тавьчих. Тусламжаа зогсоо. Харилцаагаа түр хаач. Боломжоо хаа. Мөнгө ав. Нөлөөгөө түр зогсооч. Тэгээд өрөөнд хідэн хүн үлдхийг хараарай. Тэр бол алдагдал биш. Тэр бол үнэн ижлэгдэж байгааг хэлж байгаа. Ихэнх хүмүүс чамайг хайрдаггүй. Тэр зүгээр л чамаас авдаг ашиг, тав тухыг хайрладаг. Тэдний амьдралд илүү амархан, илүү өвчтөй, илүү ашигтай болгож өгдөг чиний тэр хувилбарыг тэд хайрладаг л байхгүй тийм. Тэр хувилбар нь байхгүй боломжтой. Тэд чамайг сургалгаа болондоо өөр хүнээр орлуулчихна. Чиний тухай ярьж эхэлдэг. Чиний түүхийг цохиод нууцыг чинь бусдад дамжуулдаг. Гэхдээ бүгдийг нь чимээгүйхийг хийчдэг л дээ. Тэд зүгээр л залхаа болдог, мессеж бичгээ болчдөг, уулзгаач болдог. Тэд хизээч үнэ хэлэхгүй. Өө завгүй байл да. Амьдрал тэгэл стандараа ийм биш тэ, тийм биш тэ, нөхцөл байдал ингэчлээ гэх мэт тийм үү. Янз бүрийн зохион. Гэхдээ бодит үнэн ганцхан. Чи тэдний амьдралд хэрэгтэй байхаа болсон. Тиймээс л бүх зүйл өөрчлөгдсөн. Дуудлага багасна, энерги өөрчлөгдөнө, сургалгаа болно. Чамд ямар нэгэн муу зүйл болсон болохоор биш. Зүгээр л чи тэдэнд ашиг өгөхөө болсон болохоор тэр. Дараагийн удаа чи үнэхээр хэцүү үеийг туулж байвал анзаараарай. Хин чиний хажууд үлдэж байгааг чиний тухай пост хийдэг хүн биш. Стори чинь лайк дардаг хүн биш. Амжилтыг чинь алга ташдаг хүнч биш. Харин чам руу залгаж өнөөдөр хоолойцсон гэж асуудаг хүн. Чиний дэргэд юу ч хэлээгүй зүгээр л хамт сууж идэг хүн. Тэр хүмүүс л чиний жинхэнэ хүрээлэл. Бусд нь зүгээр л нэг сатааруулга. Амьдралын хамгийн хүнд үе бол шийтгэл биш. Тэр зүгээр л шүүлтөр байхгүй. Чамтай биш, харин чамаас авах зүйлтэй байсан хүмүүсийг шүүж үлдээдэг шүүлтөр. Тиймээс Путин эцэст нь хин чиний төлөө үнэхээр үлддгийг чинь л тэр өөрөө харуулчлаа шүү дээ. Тийм болохоор баярлалаа.